Өдрийн манд эрхэм үзэгчдээ. Өнөөдөр та бид хөтөлбөрийн сэдэв бол Монголын түүх газар зүй. Улаанбаатар хотын оршин суугчид юу мэдэж санаж байгаах олж мэдцгээе. Явцгаая. Олхгүй гинэ. Уучлаарай тантай ярилцсан санаатай байдаг шүү дээ. Энэ Монголын түүхт агуу хүн бэ гэж таны бодлоо ямар байна? За ярих. Яасан гинэ? Монголын түүхт хэн агуу их хүн бэ? Чингис хаан л шүү дээ. Ягаад? Энэ агуу дэлхийн одоо юу гэдэг дийлэх оронд эзэлж ирсэн шүү дээ. Чингис хаан. Ягаад? Ер нь Монгол улсыг дэлхийд нэг гаргасан. Тэгээд ер нь одоо Чингис хаан газар нутаг Монголын дээр үеийн газар нутгаас маш их тийм газар нутгийг одоо тийм байлдан давж исэн гэх юм да. Чингис хаан шиг хүн байхгүй юу? Одоогоор Чингис хаан шиг тийм агуу хүн байхгүй. Гэхдээ утга зохиолоос бол би Дашбаржийн нацаг дөржийг агуу их зохиолч гэж нэрлэнэ. Чингис хаан шүү дээ. Ягаад? Дэлхийн хүлээн зөвшөөрсөн мянганы сууд хүн чинь Чингис хаан шүү. Та зөвшөөрсөн үү? Би дэлхийн зөвшөөрчгээд байх чинь иргэдэн зөвшөөрөхгүй байна гэж юу вэ? Зөв шүү дээ. Чингис хаан. Яагаад? Дэлхийн талбай байлдан давчихсан. Чингис хаан дэлхийг байлдан дагуулж ирсэн хүн шүү дээ. Анхны удаа богдыг гэгэнийг нэр хэн бэ гэж та мэдхгүй? Богд гэгэний анхны одоо богдын нөө ер нь яг уу ер нь өөр богд гэдгээр нь мэдэн тэрнээс их анхны гэдгийг мэдэхгүй. Занбазар шүү дээ. Занбазарыг таних уу? Мэдэхгүй байгаад Богдыг гэн Данзан Аравжаа. Данзан биш дээ. Yan Занбазарыг мэдэх шүү дээ та. Занбазарыг мэдэх шүү дээ. Явцсан дам. Анхных нь өндөр гэгэн зан базар. Тон зүг шүү дээ. Тэгэд богд гэн. Хамгийн анхны. Зан базар. Монголын хамгийн анхны богд юм уу? Тий, богд гэгээ. 14 дугаар далай лам гэж байсан. Та яагаад тэгж бодож? Яг тийм юу орж ирж байна. Зан базар тий. Чингис хаан зан базар хоёр хамаатна уу? Гэхдээ одоо Монгол хөх толботороо бол тэгэл бүх монголчууд тэгэл дээр үеэсэл улбаатай. Өндөр гэгээн зан базар Чингис хаан хоёр хамаатна уу? Хамаатай. За яагаад тэгж бодов? Хамаатай гэж. Үгүй. Яагаад? Зан базар чинь яг нөгөө шашны тэргүүн болж сонгогдсон болохоор Чингис хаантай ямар нэг холбоо байхгүй хаа. Үгүй хаа. Үгүй хаа. Тий. Тэд хоёрыг хэнийн өмнө байсан бэ? Чингис хаан л юм шүү. Тий. Зан базар богд хааны өмнөөс юм байна л да. Тэгвэл би говийн нөгөө нэг агуу нөгөө нэг хэнийг мэдх юм бэ? Данзан Аравжаа гэдэг тэр агуу одоо юу гэмдэ гайхамшигтай тийм одоо хүн байсан юм да. Хаан шиг мөртлөө тийм агуу мэрэгч одоо Монголын тийм юу гэдэг илээ одоо агуу тийм хаан шиг мөртлөө богд шиг мөртлөө тийм агуу Данзан Аравжаа чинь одоо зүнч юм да тийм хүн байсан. Өмнө нь хэн байсан бэ гэж юу? Абдадаг байсан бай. Өмнө нь одоо монголчууд чинь Чингис хааны аав чинь одоо энэ хамаг Монгол улсын л хаанд өргөмжлөгж амжаагүй л одоо ингээ явж байгаа Чингис хаан болсон шүү дээ. Хапууд хаан байсан. Тэгээд Хапуудын дараа Исүхэ Баатар
хаанд өргөмжлөгж араа амжаагүй тэгээ монголчуудыг ноёд тодорхойлж явуулсан шүү дээ. Аха та хаанаас энэ бүгдийн хүмүүс нь Би өөрөө судалдаг хүн ч мэдэхгүй яа. Чиний хэл муу байна. Монгол ус хятадтай аль аймгаараа хэлэлдэг вэ? Өмнө говь л шүү дээ. Одоо манай Монгол орноос хятадтай юу маргалдаг нь өмнө говь цогцож л байгаа шүү дээ. өсөө За ер нь одоо хятад дийлэнх нь орчлоо одоо. Монгол ус уу гитийн юу штэ өөр монголтой хэлдэг штэ. Урдлаа. Мөч олон аймаг байгаа шүү дээ. Доорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дорногов ингээд ийшээгэн Говьалтай, Ховд гэж ингээд цаашаа яваа шүү дээ. Хятадтай. Тийм. Дорнод гол. Өмнөд орнод өөрчлөлт тийм бас нэлээд байгаа шүү дээ уртлааны тийм. Миний мэдхийн дорнод. Өмнөгөө Баянгор Дорногов Сүхбаатар тийм бүгд л хэлдэг байна. Оростё ямар аймагт хэлдэг вэ? Одоо ингээд хөвсгөл, Дорнтой нэг хэсэг, Сэлэнг гэж ингээд мөл олон аймагуд байна. Уучлаарай Казахстан улстай юм хэлдэг аймаг байх уу? Хэлдэг аймаг байхгүй зүгээр нарийнхан зурвас байгаа. Нааг нь ингээд Оросын нутаг, Казахстаны нутаг гэдэг шууд хэлэхгүй Оросын нутагтай ингээд нарийнхан зурвасаар тусгаарлагдчих байгаа. Монгол ус Оростой аль аймгаараа хэлдэг юм? Сэлэнг? Үгүй юу илээ? Юу ч гэж байна. За ястай мэдгүй. Төвсгөл, Хинтээ, Сэлэнг, Овс, Баяулгээ. Бүгд нэрэж шүү. Бүгдийг бор бүгд хэлчихлээ. За нэг ахтар байхгүй хаа. Оростой байхгүй. Сэлэнг Ноодлын аймагуд нь хэлж байгаа хөвсгөл заахан. Монгол ус Казахстан устай хэрэг хэлдэг үү? Казахстант ер нь баг хэллэх шахдаг. Яг хэлдэг. Гэтэ хэлдэг юм уу? Үгүй Казахстан улстай бол яг хэллийн зааг бол байгаа. Казахстан улстай. Казахстан за тэстэй бидэхгүй байна. Мэдгүй байна. Казахстан улстай зүүн талаараа хэлдэг. Ямар аймагтай? Казахстантай аймаг мэдгүй ер нь Алтан таван мөргийн цаад руу Казахстан улстай хэлдэг баг. Баян үлгээл ер нь Казахстан улстай хэлдэг баг л та. Аймгаараа. Тийм. Яагаад? Яагаад? Хоёрхан юутай шүү дээ. Хоёрхан улстай л хэлдэг шүү дээ. Хоёрхан шүү дээ. Тийм учраас хэлдэг. Тийм. Та энэ Оросын нийслэл мэдхүү. Мэдгүй яг Москва. Та Москваар явсан хүн байна уу? Тийм гэхдээ Москвад ер нь очижсэн эргүүд бол очижсэн. Оюутан багтаа талхаа. Москва үсэх санаатай юу? Москва үзэхдээ санагдталтай. Энэ таныг бодлоор энэ Орос хүмүүс ямар чанартай, ямар хүмүүс юм ард вэ? Би Орос хүмүүс хайртай, хүн чанартай. Тэгээд ер нь бид нэр эртнээс нөгөө нэг найрамдлын харьцаатай байсан болох тэр Оросуудыг хүндэтгдэг, хайрладаг Орос хүмүүст би хайртай. Оросын юм нийслэл та мэдхүү? Орсын Москвас. Москва. Та Москваар явсан хүн мө? Яасан гинөө? Москва явсан юм уу? Юу. Яваагүй, явах санаатай юу? Гог. Та Оросоор явсан хүн байна уу? Оросоор үлсэн байна. Оросын үлсэн байна. Би дээр үед Оросод сурч байсан. Оо, ямар хоттой? Воронеж. Оо, та Москва бас үлсэн байна тий? Юугаар гоё юм бэ? Оросод югаар гоё юм чинь сайхан үйлдвэрийн орн шүү дээ. Орос орн бол үйлдвэрээр л одоо энэ хүн ардаа тэжээ шүү дээ. Москва. Оросд очиж үзсэн үү? Үзье гэж бодож байна уу? Бодож байна. Бодож юм байна. Юуг нь үзхийг хүсэж байгаа? Хоолнуудын амтлыг гэж байна. Хоолнууд нээр амттай санагдав. Бурят ард байна штэ.
Эдэмнэ монголчууд юм уу? Ер нь Монголын нэг үндэстнэлдээ нэг ястан гэх юм уу та. Бариад одоо өшөө чинь юу гэдэг вүлээ? Бас Оросд өшөө Монголын үндэстэн байгаа шүү дээ. Монгол Яагаад? яг нэг угсаасан мэт үгийн. Мэдгүй үгийн тэгэл Чингис хаанаас явуулаад тэгэл ингээд Чингис хааны үеэс эхлээд нөгөө аймаг тусгааруулж ихсэн болохоор бүрээч гэсэн Монгол хаа. За манай дагуур л гэж ярьдэн шүү дээ. Яг үндэстэн манай Монгол үндэстэн биш баг. Биш ээ? Биш баг. Мэдгүй дээ. Тэгээд буряд улсаар та бас яваагүй юу? Йоо. Нийслэлийн бас мэдэхгүй юу? Яагаад? Монгол үндэстэн Тэр угсаа гэж боддог байна. Монгол хүн шүү дээ. Угаасаа Монгол ястанд л орж Монголын олон ястанд чинь бүгд их Монгол улсын юунд орж байгаа шүү дээ. Тэ? Монголчууд шүү дээ. Бүхэл ямаараа адилхан шүү дээ. Хэл, соёл, үндэс угсаа бүх юмараа л эн чинь Монгол шүү дээ. Эн чинь Монгол нөгөө олон хуваагдсан байхгүй юу? Тэр нэг хуваагдсныхын гэсгэнд л бүрээд шүү дээ. Та багш юм уу? Би багш. Юуник багш? Би хуулийн багш. Хуулийн? Оо, профессор. Профессор. Оо, нэрээ нэрлэж болно уу? Би зогтоо гэдэг багш байна. Оо. Монголын ард түмэн намайг мэдэн баярлалаа. За, баярлалаа штэ ахаа. Сайн яваарэ. Ер нь монголчуудыг хэрхэн аж аргалтай болгох вэ? Тайван байх юм болоо. Яг яавал 50 байлгаж чадах юм монголчуудыг? зөндөл олон шалтгаан байна. Зөндөө ч хэлсэн. Яг тэр гэж л Ганцаас нь дурдаач. Тэгэл төгсрөл гээл үжилтэй. төгсрөл тэгэл өөртөө юу гэдэг мөнгө зөнтэй юмны үн ихвэт тэгэл зөндөл юм. Тэгвэл төвжирлийг хэрхэн бууруулах юм? Тэрлэг үү. Явууны болон дугуун зам болон мопедтэй ер нь тэрийг хэлэхгүй замаа бас сайжруулах гэж бодож байна. За энэ Монголыг ад жаргалтай болгоно ер нь бол ад жаргалтай байгаа. Тий. Энэ бүх хүмүүс ад жаргалтай байгаа. Ганцхан оюуны ядуурд орчихсон. Тий. Байгаль дэлхийд тэгээ зөв харьцаад тэгээд энэ яавал угаасаа баян. Тэгээд ерөөсөө хүний нөгөө заах хөдөлмөрлөлт юу байхгүй оюуны жоохон ядуурд орсон. Энэ жоохон гүнзгий авчаад байгаа болохоос биш Монгол бол ядуу биш. Хөрсөн дээрээс ядуу биш, хүн ч ядуу биш, тархинд ядуу биш уулна. Энэ бол зүгээр ажил. Тэгээ хулгайчуд байхгүй бол тэгээд аз жаргалтай байна шүү дээ. Дээрээ байгаа хулгайчуд чинь бүгд дараа үрнэл хулгай хийж шүү дээ. Одоо дундчтныг нь хулгай хийж байна. Бүх монголчууд эв нэгдэлтэй бие биенээ хайрладаг, шудраг үнэнчтэй. Тэгээд улс орно гэсэн сэтгэлтэй л тэгэл аз жаргалтай байна. Юу хийвэл яг монголчууд аж аргалтай байх вэ? Ингээд жоохон ингээд элдв бусын юм дээр аль болох стресстгүй зүгээр ингээд за би өөрийгөө хичээгээд тэгээд ингээд хүнд гай болохгүй байхад л юм болчих واخ гэж бодсон шүү дээ. Чи оюутан уу? Үгүй сурагч 10 жил юм уу? 10 жил. Тэгвэр ингээд 12. Одоо ээжтэй болох гэж байгаа шүү. Тийм. За ээжт намжилт хүсье. Баярлалаа. Эрхэм бүхэнд үзэгчдээ та бүхэн IS Global-ийн Тавид нэвтрүүлгийг үзсэн байгаа. Өнөөдөр Улаанбаатар хотын орчин суугчид төрөлх Монгол орныхоо түүх газар зүйн талаар сайн мэдэж байгааг бид харж байна. Сэтгүүлчид Батадалай Багдаев, Евгений Павлов агаарт ажилласан удахгүй уулзцгаая.